Хэрэв энэ бичлэг 2000 лайк цуглуулвал бид дараагийн ангийг шууд оруулах болно. Хэрэв та манай сувгийг дэмжихийг хүсвэл доор харагдах данс руу хандивхийж биднийг дэмжээрэй. Одоо бичлэгтээ орцгоё. Инхэн зураг амархан ч зүгээр л хоолоор хуураад барьчихж тахгүй гэдгийг тэр мэдэж байгаа. Нохоон туранхай, өлссөн биен, төрлөх зүн совингоос ч хүчтэй, өлсгөлөнч давхааргүй тийм бат бөх холбоог илтгэнэ. Тэднийг алхах зур, очны толгойд дурсамж бодол хөврөнө. Зарим эзэд тэжээвэр амтандаа удахгүй ирнэ гэд хүлээж байхыг зөөлөн тушаачхад ор мөргүй алга болдгийг тэр сандаг. Яг ийм үнэнч зан араар тавилтал энэ нохойн шаналлын гол шалтгаан байх ёстой. Манай гол дүр өөрт нь хамгийн их итгэдэг амьттай хаяж чаддаг хүмүүсийг зөндөө харсан. Энэ бодол түүнийг чимээг өхөн уурлуулна. Манай баатар тууштайгаар эзнийг нь олбол хийсэн хэргийг нь нүүрэн дээр нь тулгаж артаа үлдээсэн үнэнч амьтан нь хэрхэн теснийг нүдээр нь үзүүлэн дээ гэж өөртөө амлана. Тэд тосгоноор явж асууж сураглаж эхэлтэл нэг зүйл тодорхой болов. Мөн нэг нутаг хүн очинд хэлэхдээ Габриэлийн нөхөр ууланд тэнүүчилж буй нохооноос болоод ажиллаа хийж чадахгүй байгаа гэв. Эцэг эхчүүд тэнд юу нуугдаж байгаагаас айж хүүхдүүдээ ойд ойртуулахаас татгалзах бөгөөд хажуугаар өнгөрөх жалууд ч аюултай тухай ижил түүх ярина. Нэгэн өвгөн олон жилийн өмнө мөнгө алдсан тухайга бүрхэг өглөгч түүний үг бусадтай авцалтаагүй байв. Гэсэн ч нэг үнэн тодорхой болсон нь бүх тосгоных нь тэр золбин нохойнд туйлаас дургуутдаг явдал байлаа. Хэдэн цаг асууж сургалсны эцэст манай хүү Селена 2 гудамжны нам гүм буланд зогсов. Айдсаар дүүрэн ижил түүхүүдийг сонсохоос залхсан. Оожин магадгүй нохоо эзэн энэ тосгоных биш байх гэж сэжиглэж эхэлнэ. Селенач зөвшөөрч ямар тач уулзсан хүмүүр тэр амьтанд дайсагнаж байна гэдгийг тэмдэглэв. Яг тэр үед урт өстэй нэгэн эмэгтэй тэдэн дээр дөхөж ирлээ. Тэр тэдний асуултыг санамсаргүй сонсоод нухацтай царайлан тэдний хайж байгаа хүн бол тэр нохоо эзэн байсан Жейк гэгч болохыг хэлв. Тэр тэднийг дагуулan Жейкийн гэр рүү хөтлөв. Модон донд нуугдсан тэр гэр ямар хол байгааг уучин анзаарахад Жейк тосгоныхноос тусдаа ганцаараа амьдардаг байсан тул цөөхөн хүн түүнийг мэддэг байсныг тэр эмэгтэй тайлбарллаа. Тэднийг жижиг модон байшинд хүрэхэд эмэгтэй үүдний ойролцоох таруухан булшны дэргэд зогсоод Жейкийг 2 сарын өмнө хөрсний нурангаар өөд болсон гэдгийг аяархан хэлв. Түүнд ямар ч гэр бүл байгаагүй тул оршуулах ажлыг өөрөө зохион байгуулснаа тайлбарллаа. Түүнчлэн Жейк нохоогоо хизээж хаяагүй зүгээр л буцаж ирж чадаагүй гэдгийг тэр батлав. Мөн эмэгтэй нохоог гэртээ аваачих гэж оролцсон ч бүтээгүйгээ хүлээв. Тэгээд гунигтай хоолоогоор Макс гэж дууддаг тэр амьтанд туслахыг тэднээс гуйлаа. Түүний үг ожинд хүнд тусав. Нөхцөл байдлыг ямар буруугаар дүгнэж байснаа ухаарад түүнд харамсах сэтгэл төрнө. Манай баатар Жекийн араас чимээг өхөн залбирч хүлцэл өчөөд юу ч болсон Максыг аврах болно гэж бат амлав. Сүүлд нь ойд швийн дөнгөж ирээд байсан офицеруудад хандан тэднийг дараа өдөр нэрнэ гэж бодож байснаа хэлв. Өмнөх даалгавраа төлөвлөснөөс эрт дуусгасан байх нь гэж тэмдэглээд тэр Максыг устгах, өнөөдрийн ажлаа маргааш хүртэл хойшлуулахыг санал болгов. Гэвч офицерууд үүнийг хэрэгсэхгүй болгов. Тэдний нэгэнд хүлээх шалтгаан байхгүй. Энэ асуудлыг даруй шийдэх хэрэгтэй гэж зүтгэв. Тосгоныхон аль хэдийн тэр нохоог үзен яддаг тул хугацаанаас нь нэг өдрийн өмнө дуусгачихвал хинч дургуутсахгүй гэж тэр үзжээ. Буцаад Жейкийн гэрт ирэхэд ойжин дотог шормогц агаарт ургамлын гаралтай эмийн үнэр үнэртэж байгааг шууд анзаарав. Жейк өвсөн эмч байсны тод тэмдэг энэ юм. Селена хэрэгтэй зүйл байвал авахыг санал болгов. Эзнийх нь үнэр шингэсэн хувцас хавцаа зааж өгөв. Манай гол дүр 50-р дээрх Жейк Макс хоёрын хамт авахулсан зургийг хараад нохоодоо ийм хайртай хүнд юу тохиолдов бол гэж гайхна. Энэ үед Селена ханан дээрх нэгэн зургийг олж харан заав. Энэ бол хүн орхиотой буюу Мандракийн зураг байв. Жейк үнийг л хайж байсан байх гэж Селена хэлэхэд манай залуу киноноос Мандрак харж байснаа санаж Селена түүнд энэ бол хашгирдаг ургамал бөгөөд олоход маш ховор хэцүү олдвор гэдгийг тайлбарлана. Хоёулаа өчигдөр ойд сонсогдсон хачин чимээг санав. Аюултайч гэлээ Мандрак нь өвсөн эмч бүрийн мөрөөддөг маш үнэтэй зүйл аж. Энэ зур Макс ахуухаа үүдэнд тэнгэр ширтэн эзнээ дурсан бодол давтан сууна. Тэр өдөр бороо орж байхад тэр хоёр ахуйд хорогдсон юм. Жейк гинтийн аадар бороог харан инээж зүсэрхийг нь хүлээх үү гэж ярилцаж байв. Тэр гал түлж Макст носон хүнжил өмөргөөд хөдөлбөл ханиад хүрэн шүү гэж хэлв.
Макс түүнд наалдаж Жейк ядарсан ч гэлээ хорогдох газар олсондоо баяртай байгаагаа хэлж инээмсэглэв. Эргэн тойрноо хартал агуун ханны хажууд нэгэн ургамал ургасан байхыг Жейк анзаарав. Нарных нь хэлбрээр энэ бол мандрак байна гэдгийг тэр шууд танив. Тэрээр гайхаж үүнийг номноос өөр газар харна гэж зүүдэлсэнгүй хэмээн хүлээв. Тэр догдолж багжаа авахар гэр рүүгээ буцахаар шийдэж Максыг хүлээж бай гэж хэлээд удахгүй ирнэ гэж амлав. Макс аяархан хуцахад Жейк холгүй байгаа гэж тайвшруулав. Тэгээд инээмсэглсээр бороонд гаран алхав. Гэтэл гинэт асар том хад нурж түүнийг тэр дороо даран аминд нь хүрчээ. Цаг хугацаа өнгөрөв. Агуудах гал унтарсан ч Макс үнэнчээр хүлээсээр л байв. Тэгтэл дараагийн 7 хоногт хідэн жуулчид хажуугаар нь өнгөрөв. Тэдний нэг нь нохой тэнд нилээд уцсныг анзаарчээ. Тэд түүнийг хаягдсан гэж бодон өрөвдөж хооллохыг хүссэн ч ойртох үед Макс айсандаа чарлан ухарч тэднийг хөөж орхив. Царчсан жуулчид нохоо аюултай байна. Эзэн нь хайсан нь аргагүй бэ гэж амандаа үгсээр яв. Макс агуудаа буцаж ирээд Жейкийг эргэж ирэхгүйг мэдэлгүй дахин хүлээж суув. Одоо цагт Максыг Жейкийг санаж байх үед албаны хүмүүс ойртож ирэв. Нэг нь оройтож байгаа тул яарах хэрэггүй, удахгүй буудлын руугаа явах хэрэгтэй гэв. Тэд Максийн өмнө зогсож бөө мөргөлчийг ч унгах чадaltaй нойрсуулагч сумаа бэлдэв. Швайн нохойг аврахад туслах хүн хүсэлсэн тул дахин нэг цаг хүлээхийг гуйв. Швайны харж байгаагаар Макс хүнд ч гим хийгээгүй. Зүгээр л өөрийн гэсэн түүхтэй нохойж. Албан тушаалтан үүнийг үл тоон. Тэд нохойн түүх сонсох гэж ирээгүй гэлээ. Тэдний ажил бол оршин суугчдыг хамгаалах. Зөвхөн энэ л чухал гэв. Түүнийг бууга өргөж чиглүүлэхэд Макс хүн дээр амьсгалав. Цагдаа гохоо дарах яг тэр мөчөд Селена оожин хоёр ирж түүнийг зогсов. Селена золбин нохой гимтэх биш аврах ёстой гэж шаардав. Тэр мөчөд Макс өөрийнх нь өмнө эзэн нь зөөлөн инээмсэглэн зогсож байгаа хий үзэгдлийг харав. Жейк түүнийг авахар ирсэн. Макс маш удаан хүлээсэн гэж хэлэх шиг болов. Баярсан Макс эзэн нь үнэхээр эргэж ирлээ гэж итгэн сүүлээ шаран урагш алхав. Манай гол дүр ойртож Максийн хүлээж байсан хүн нь өөрөө биш гэдгээ аяархан намуухан дугаар хэлв. Гэхдээ түүнд одоо гэртээ харих цаг болсон гэж хэлв. Ойн дээгүүр ганцаардмас шөнө айсвэ. Тэнд нэгэн буг амиа аврахаар гүйж байв. Харанхуйг зүсэх гэрэлтсэн шар нүдтэй зэрлэг амьтанд хөөгдөж түүний хурц чарлаан цуурайтна. Модон дундуур цуурайтан ойн амгалан тайван байдлыг үгүй хийв. Өглөө болоход оожин имлэгтэй тайван сууж амжилгүй нэгэн үйлч түлэгч тэжээвэр амьтан аврахыг гуйн сандран орж ирснээр амгалан байдал алдагдав. Манай баатар доошоо хартал хит таргалснаасаа болоод хөрвөөж чадахгүй пинг-понгийн бөмбөг шиг панда байхан тэр. Эзэн нь пандаг сулдаж юм ч идэхгүй байгааг зүтгүүлэхэд тэрээр гайхаж хоцров. Одоо ердөө өдөрт 7 удаа л хооллож байгааг гин. Оожин санаа алдаж хэрэв эрүүл жиндээ очихгүй бол хүнд өвдөж магадгүйг анхааруулав. Эзэн нь цочирдож үүнд итгэхийг хүсэхгүй байгааг хараад манай залуу өөр юу ч хэлэлгүй дараагийн өвчтнийг дуудлаа. Швийн эрдэмшгээ элдэг инээмсэглэлээрээ гол дүрийг маань найрсаг угтан орж ирэв. Түүнийг хараад ожин дурт нь эзнээ алдаад уулнаас бууж ирсэн Макс нохой санагджээ. Макс эзэн Жейкийнхээ өхлийг хүлээн зөвшөөрч чадахгүй булшных нь дэргэд олон хоног саадсан бөгөөд тосгоныхон бүгд өрөвдөж байсаар эцэст нь түүн дээр ирж анхаарал халамж тавьсан цорын ганц хүн болох Швинд сэтгэлээ нээсэн юм. Оожин түүнээс ямар хэрэгээр ирснийг Макс ямар нэг зүйл тохиолдсон эсхийг асуухад Швин үгүйсгэж харин цүнхнээсээ мандраа ургамал гаргаж ирэв. Селена үүнд нэг л хачирхалтай зүйл байгааг анзаарлаа. Ихэнх мандрагууд хөрсөнд гүн булаатай байхыг илүүд үздэг бол үүний үндэс нь хөрсний дээр гарчсан байв. Жейк нас барахаасаа өмнө энэ мандраг олж мэдээд дурсгал болгон хадгалахаар шийдсэн байсныг Швин тайлбарлав. Гэвч тэд үүнийг дахин суулгах гэж оролдох бүрд мандраа хөрснөөс өөрөө зүтгэн гарч өдөр шөнөгүй тасралтгүй хашгирсаар тосгоныхон бүгд чихний бөглөө зөөхөөс өөр аргагүйд хүрчээ. Заримынх нь бүр чихний хингэрэг нь хагарсан байна. Селена мандрагууд орчиндөө маш ааштай байдгаараа алдартай тул ийм үйлдэл гаргаж болно гэдгийг дурдлаа. Швин энэ ургамлыг зохицуулах аргагүй болсонд санаа алдав. Одоо зөвхөн унтаж байгаа болохоор л чимээгүй байгааг харин сэрх юм бол замбраагүй байдал үүсхийг хэлээд очныг үнийг авна уу хэмээн гуйв. Манай гол дүр ургамал биш амтан имчилдэг гэдгээ хэлж хашгирдаг ямар ч зүйлийг ургамал гэж үзэгч аргагүй хэмээн татгалзлаа. Швин энэ бол ургамалч биш, амтанч биш. Харин түүнээс хавьгүй дор зүйл буюу чөтгөр гэж зүтгэв.
Ойжин хэрв тийм бол сүм рүү авч явсан нь дээр байсан юм биш үү гэж хариу барив. Өөр үг солилцож амжихаас өмнө Мандра хөдөлж эхлэв. Швийн сандарч сэрж байна гэж хашгираад манай Баатар тэднийг зогсоож амжихаас өмнө нөхдийнхөө хамт имлгээс яаран зүгтэж ургамлыг орхиод одов. Бухимдсан уужийн тэдний араас хараад урсгаж хүмүүс олон зүйлийг хайж байхыг харсан ч ургамал хайж байхыг хизээч үзээгүй хэмээн үгэллээ. Селена мандраг шилэн хамгаалтаар хурдан таглаж мандраг маш үн цэнтэй эмийн ургамал гэдгийг түүнд сануулв. Навчнаасаа авахуулаад үндэс хүртлэх бүх хэсэг нь өхөж бүх хүнийг ч амьлуулж чаддаг байна. Манай залуу хэрэг үүнийг удирдах чадахгүй бол ямар үнцэн байх вүлээ хэмээн гомдлоо. Гинт мандра нүдэ нэв. Селена түүнийг хашгирахаас өмнө чихний хингэргнээсээ айж чихээ дарахыг анхааруулв. Уужин сандарч чимээ тусгаарлагч чихвч нь байхгүй байгаад гомдлон өөрийгөө бэлтлээ. Гэвч мандра хашгирахын оронд инээмсэглэв. Тэрээр гайхаж Селенагийн түүний зан авирыг ажиглахыг харав. Ургамал түүнд таалагдж байгааг Селена ухаарч түүнээс хүзүүний зүйлтэй гаргахыг хүслээ. Түүний гаргамагц мандрагийн нүдэн томорч баярсандаа бүжиглэж эхлэв. Селена урд нь харж байсан наран цэцгийн тоглоом шиг баяртай харагдаж байна гэд инехэд манай гол дүр үүнд бараг итгэж чадахгүй байлаа. Тэрээр энэ зөвлөл ямар зөвүүн сонсогдож байгаа талаар өглөв. Гэвч Селена түүнд одоогоор өрөөндөө өсгөхийг зүгээр л хэллээ. Эсэргүүцсэн ч тэрээр яг л тэгж дуусгав. Тэр шөнө оройхон чанга тогших чимээ манай Баатрийг сэрэв. Хагас нойрмог байдалтай тэрээр шөнийн дуудлага нэмэлт төлбөртэй гэж гомдлож байтал нэгэн эмэгтэй шархацсан нохоо тэрсээр яаран орж ирэв. Цус нь садарч байв. Гүнзгий зүсгдсэн шархыг харсан манай гол дүр цус тогтооход дэндүү хүнд шарах байна да хэмээн амандаа өглөнө. Селена мандрыг цэцгийн авч цус бүлгнүүлэх хүчтэй шинж чанартайг түүнд сануулхад тэр зааварлаж охин ургамал руу дөхөв. Мандрэ түүнийг сэжиглэнгүй харах тул охин тэнэгэлзэж "Ожин та өөрөө гуйсан нь дээр байх" гэв. Тэр ургамлаас зөвшөөрөл гуйна гэдэг ямар гээчийн утгагүй юм бэ хэмээн үгэлсэн ч ямартай ч гуйж үзв. Түүнийг навч гуйх үед мандрэ инээмсэглэж бүжиглэж аяархан дуулж эхлэв. Манай залуу гайхсан ч навчийг авч цус тогтоон нохоо амийг аварч чадлаа. Өнөөх эмэгтэй талархсандаа уйлах бөгөөд манай гол дүр ившээлгэж дараа нэрж дахин үзүүлээрэ гэж хэлээд унтахаар хэвтэв. Гэвч ердөө хагас цагийн дараа хаалга хүчтэй нүдэх чимээ түүний амралтыг дахин ивдэв. Энэ удаад нэгэн ир гараараа талхиулсан буг тэврэн хаалган дээр зогсож тусламж гуйн. Амьтны бие тэр чигтээ аимшигт шахаар дүүрсэн байх бөгөөд оожин энэ бол агнуураас биш харин тарчлааж таашаал авдаг нэгний хийсэн ажил байна хэмээн баргар царайлан тэмдэглэв. Тэр галзуу солиотой амьтны хийсэн ажил байна гэж үгэлэхэд тосхныхон гайхаж эн чин ямар нэгэн шин мангасуу гэж асууна. Барон Дойлын тэжээвэр чон зүгээр л зугаацах гэж ийм зүйл хийдэг юм хэмээн нэгэн жаахан охин аяархан тайлбарлахад манай гол дүрийн гайхшрал нь уур хилэн болон хувирв. Тэр ийм үйлдэл гаргахыг яаж зөвшөөрч чаддаг байна хэмээн язгууртныг зөвхөж амьтан хамгаалах хууль гэж алгуу хэмээн хашгирна. Тосгоных нь түүнд барон бол хинч хүрч чадахгүй язгууртан гэдгийг сануулна. Бусад хүмүүсийн хизээж сонсож байгаагүй эрх чөлөө, хууль, ардчлал гэх мэт ойлголтуудын талаар манай Баатар шудраг бус явдлыг эсэргүүцэн хашгирч эцэст нь Селена түүнд бугыг эмчлэхдээ анхаарлаа хандуулахыг сануулв. 7 хоногийн дараа эмнэлгийн гадаа үүмийн самуун дэгдэв. Маш том цуглаан үүсэж бүгд эмчийг тэжээвэр амьтдыг нь аврахыг шаардан хашгиралдана. Ядарч туйлдсан бас цөхөрсөн оожин өмнөд нэгтэж би цаашид ингэж амьдарч чадахгүй хэмээн хашгирч ангийн хувьсгал хийхийг уриалав. Манай залуу цугларсан олныг дагуулan дойлын хаш руу чиглэж барууныг буруутхан тамлагцсан амьтдын төлөө шудраг ясыг шаардан хашгирч байтал барууны харуулууд ирлээ. Тэд манай гол дүрийг сургалахад тэр тэдний мэдээлэл үнэхээр аимшигтай хурдан байна хэмээн өглөөд нэрээ хэлж ураг шалхав. Түүнийг гайхшруулж харуулууд бөхийж түүнийг ордон руу хүндэтгэлтэйгээр дагуулan явв. Дотор ороход шалан дээр маш том хүнд шаргацсан цусан саяат чонд хэвтэж байв. Барон Дойл түүний хажууд цөхрөнгөө барсан зогсож оожин руу харан хайртай тэжээвэр амьтныг нь аварч өгөхийг гуйж хариуд нь юу ч хамаагүй өгье хэмээн амлав. Манай Баатар болон Селена нар маш их зовлон зүдгүүр учруулсан өнөөх амьтныг хараад хөшөж гайхаж хоцров. 7 хоногийн турш араатны дайралт үргэлжилсэний дараа тосгоныхон цугларч баруун ойд шидтэй амьтан харагдсан тухай шивнэлдэнэ. Хөөгдсөн чон өхөж
Одоо ойд амьтдыг барьж эзснийхээ дараа хүн рүү дайрдаг аврах хүн эдэгч мангас отож байгаа тухай цуурхал тархав. Олон түмнийг айдас нөмрөв. Зарим нь тосгон мөхлөө гэж үзээд доод суурин руу зогтох тухай ярина. Нөгөө хэсэг нь баруун дойл мангасыг дарах ажиллагаа эхлүүлсэн тул санаа зовох хэрэггүй гэж зүтгэн. Тэд ойд аврах том урих тавьж цэргүүд өдөр шөнөгүй эргүүл хийж байгааг дурдна. Тосгоныхон баруун ой хөөгцөн чон өгөж оронд нь амьтдыг барьж эзнийхээ дараа хүн рүү дайрдаг аврах том хүний махчин мангас ой модоор тэнүүчилж байна гэсэн цуу яриа тархжээ. Цугларсан олныг айцын хүйтэн урсгал нөмрөв. Зарим нь тосхон сүрлээ гэж итгэн доод суурин руу зугтах тухай ярилцсан. Гэтэл бусд нь баруун дойл мангасыг дарах ажиллагаа эхлүүлсэн тул санаа зовох хэрэггүй гэж зүтгэн. Тэд ойд аврах том урих тавьж цэргүүд өдөр шөнөгүй эргүүл хийж байгааг дурдцгаана. Тэр тосгоныхон барууныг найдвартай хүн гэж магтаж түүний хамгаалалтанд амар амьдарч байна гэж итгэцгээв. Харин манай баатар үнэн хэрэгтээ огт өөр гэдгийг мэдэж байгаа тул тэднийг сонсон зогсно. Хөөрөө нь халдсан мангасыг барь гэж баруун уйлан хашгирч харин зарцнаар нь түүнийг тайвшруулан асуудлыг чимээгүйхэн зохицуулж байсныг ожин санав. Энэ дүр зураг ожинд өөрийнх нь дэлхий дээрх хэвлэл мэдээллийн тарих угаалттай яг адилхан санагдана. Селена түүний хажууд зогсохдоо царайг нь ажиглан санаа зовсон шинжтэй харна. Манай гол дүр эмнэлэгт ирж байгаа бэрцэн амьтдын ихэнх нь тосгоны ойролцоох зүүн ойгоос олдсон байхад барууны чонтой холбоотой хэрэг баруун зүгийн гүнд болсныг тунгаан бодно. Гэвч барууны хүмүүс зүүн зүгийг огт хайхралгүй. Зөвхөн баруун ой руу хамаг анхаарлаа хандуулсаар байв. Селенач үүнийг с ิจ гтэй гэж үзнэ. Тосгоныхон хий үзэгдэлтэй гэгддэг баруун ой руу зүглэх нь тун ховор. Тэднийг ингэж ярилцаж байтал шилний урлангийн хүн тэднийг дотогш дуудаж ожны захиасан тариурууд бэлэн болсныг дуулгана. Шилээ амаараа үлээж хийсэн бөгөөд альбариум нунтаг холсон хүчтгсэн шил тул халуун болон цохилтод тэсвэртэй. Манай гол дүр тэднийг шалгаж гар урлалын чадварыг нь бишрэн энэ технологиг гайхалтай хэмээн магтаж гараар хийсэнд нь гайхширна. Урлаачир үүнийг хийхэд маш хэцүү байсныг хэлж дахиж хийж чадахгүй гэж зүтгэнэ. Ожин түүнд харамгүй мөнгө төлж дургуутсан ч гэсэн түншлэл тогтоож чадав. Алхам алхмаар эмнэлэг шин тоног төхөөрөмжөөр дүүрнэ. Засвар эхэлж сила зохион байгуулалтыг нь шалгаад эмх цэгцтэй орчин үеийн бүтэцтэйг нь харан гайхширна. Манай залуу дотроо одоо л нэг жинхэнэ эмнэлэг шиг санагдаж байна гэж бодно. Нэг өдөр баглаа өвс барьсан ир орж ирэв. Тэрээр гайхалтай үйлчилгээтэй олон төрлийн ургамал танилцуулна. Заримыг нь идэх эсвэл үнэрлэхэд унтдаг бол зарим нь ходоодны өвчин намдааж ханиалгахаас сэргийлнэ. Мөн нэг ургамал нь халдваргүйжүүлэх шинж чанартай аж. Ожин тэдгээрийн юр бусын үйлчилгээнд итгэж ядан шалгана. Заримыг нь бүр үхлийн аюултай өвчнийг анхаадагч гэж ярьдаг байна. Тэрээр өөрийнх нь ертөнцид ч ийм зүйл байхгүй хэмээн амандаа өглөнө. Селена түүний эргэлзээг шоолж байтал гинэт нэгэн охин гүйж орж ирэн мангасыг барьчихсан тул хурдан эрхийг ожноос шаардна. Ойд цэргүүд анч ноход болон баруун дойлнор химхэрсэн урхины хажууд цугларан зогсно. Моддын дунд архирах чимээ цуврайтна. Цэргүүд урагш давшиж мангасыг буланд шахснаа мэдэгдэв. Манай баатар ойртоход амтны сүудэр гарч ирсэн ч энэ нь ердөө ууртай гихч нь уйлж буй жижигхэн муур байлаа. Бүгд тагчиг болов. Цэргүүд эн чин жирийн л гудамжны муур шиг харагдаж байна хэмээн эргэлзэхэд баруун түүний савар шүдийг чөтгөрийн шинж чанарын баталгаа хэмээн зааж өөрийнх нь чоныг айлгсан амтан яг мөн гэж зүтгэн. Муур дээр тор шидэх цэргүүдийг хараад ожин тэднийг тоглоогүй байгааг ойлгов. Баруун чангаар инээж амтныг шатаахыг тушаахад муур тэчилж орилно. Манай гол дүр эсэргүүцсэн ч баруун муурыг амьдаар нь чирч аваачин олонний өмнө цаацлахыг шаардна. Айж сандарсан амтныг хараад манай баатар өөрийн ертөнцид нэгэн ир худалдааны дүүрэгт хоололдог байсан. Бэртсэн муурыг хин нэгэн гимтээсний дараа эмнэлэгт нь авчирч байсныг дурсна. Оожин тийм хүмүүсийг чөтгөрөөд гэж нэрлэдэг байсан бөгөөд амтан тамлагчдыг бүхнээс илүү үзен яддаг байв. Одоо цагт иргэн ирэхэд муур торыг урж цэргүүдийг сандаргаж тэд дахин барихаар хашгиралдана. Гинт манай залууд нэгэн санаа төрөв. Тэрээр бүгдийг ам хамраа таглахыг шаардан хашгирч муурын дух руу заав. Түүний духан дээр им үсэг хэлбэртэй сорив сулхан гэрэлтэнэ. Тэрээр үүнийг дэлхий дахинд тахал авчирдаг агуу чөтгөрийн тэмдэг, Конагийн агуу тахлын тэмдэг хэмээн зарлав.
Уужин мөрийг агуу тахлын амьд биелэл чөтгөр гэж тунхаглаад халдвар нь анх харахнуудаар тархаж дараа нь халдвар авсан мэрэгчдийг идэж тэдний харанхуй шидийг шингээсэн муурт шилжин өвчин тээгч улам хүчтэй болсон гэж зүтгэн. Манай гол дүрийн хийснээр энэ муур бол ирж буй гамшигын их усүр ажээ. Нэгэнт өвчин тархаж эхэлбэл нийт хүн амын тал хувь нь үгүй болно гэж анхааруулна. Муурыг аль хэдийн алхаар зэхэж байсан хүмүүс үүнд итгэж ядан сонсно. Цэргүүд түүний хэлснийг шоолж баруун дойл хүртэл манай баатрын түүхэнд эргэлзэж үннийг шахаж шаардна. Гэвч оожин шантралгүй яг үүнтэй адил тахал өвчнөд тэмцэж байсан амны хаалт, айдас, үүмэн самуунаар дүүрэн өөрийнхөө хуучин ертөнцийг эргэн санана. Тэр энэ амьтанд чөтгөрийн энерги байгаа ч дарахад хангалттай залуу байна гэж зүтгэн. Өөрийнх нь ертөнцид үүнийг эмчлэх арга олдсон тул энд ч бас боломжтой гэж манай залуу нэмж хэлв. Селена руу харан заллааг нь дэмжинэ гэж дотроо найдана. Тэгтэл Селене үнэхээр л муурын цус зөв ургамал байвал эм гаргаж авах боломжтойг тайвнаар тайлбарлана. Гаднаа тайван байвч манай баатар хуурамч мэхэнд баригдах вэ гэж сандарна. Цэргүүд энэ яриаг нь тэнэг химэн шоолно. Гэвч байдал улам хурцдахаас өмнө баруун ожинд нэг 7 хоногийн хугацаа олгоно. Энэ хугацаанд тэр амьтныг эмчилж ордонд авчрах ёстой бөгөөд үүний дараа муурыг олны өмнө цаазлах гин. Эмнэлэгтээ ирээд манай гол дүр гүнзгий амьсгаа авч сэлэнт хурдан сэтгсэнд нь баярлан үнэмшилтэй жүжиглсэнийг нь биширнэ. Харин Селена худал хэлээгүй гэв. Үнэн дээр тэр амьтан болон мандрагийн үндсийг ашиглан эм хийж болох ч үүний тулд 100 мандраг хэрэгтэй болох аж. Тэр яагаад энэ амьтныг аврах гээд байгааг нь асууж нэг сэрвэл хүчийг нь хянах аргагүй болно гэж анхааруулна. Ожин энэ муур тосгон руу халтсан хэрэгт буруугүй гэж тайлбарлав. Тэр амьтдын бэртлийн тэмдэглэлийг үзүүлж шархны хэмжээ, хэлбэр нь муурын учруулж болохоос шал өөр байгааг заана. Шархны хэлбэр нь огт өөр махчин амьтныг илтгэнэ. Сила үннийг дороо ухаарна. Баруун дойлын чон болох магма жинхэнэ хэрэгтэн байж муур зүгээр л бие хамгаалсан байж таарав. Манай гол дүр зөвшөөрөгч урд нь магмагийн халдлагыг нууж байсан баруун гинэт өөр амьтныг буруутгаж олныг хамарсан ан ихлүүлсэн нь сэжигтэй гин. Энэ ан бол зүгээр л халахвч харин жинхэнэ байна муур гэж тэр сэрдэнэ. Селена үнээс үүдэн баруун яагаад амьтныг устгахын оронд амьдаар нь барихыг хүссэнийг мөн ожины тэрхүү найдваргүй тайлбарыг яагаад тийм амархан зөвшөөрснийг ойлгоно. Түүний болох заллааны тухай хэлсэн үг манай баатрын дургу хүргэсэн ч анхаарал нь удалгүй муурын шарх руу шилжинэ. Духан дээрх сорвин энгийн бэртэл биш бас хөлнийх нь хуучин сорвинууд удаан хугацаанд тарчилсныг илтгэнэ. Тэрээр энэ амьтан юу туулсныг олж мэдхээр шийднэ. Селена түүнийг анхааралтай ажиглаж өөрийнх нь бодож байсан шиг шунхай хүйтэн хүндийн малын эмч биш гэдгийг ухаарна. Түүний амьтантай харьцаж буй зөөлөн байдал нь манай залуу гинэт муурыг тэрэн үслэг арсанд нь нүрээ нааж зөөлөн дулаахан байна гэж дуу алдах хүртэл үргэлжлэнэ. Энэ дүр зураг Селенагийн хуучин сэтгэлдлийг арчиж ожныг зүгээр л галзуу амьтан байна гэж итгүүлнэ. Энэ үед хажууд байсан мандри атаархсандаа шатна. Дараа өглөө нь эмнэлгийн гаднаас жихүүдэс хүрмээр дуу хадна. Тосгоныхон цугларч хачин чимээний талаар айж бишрэн шинэлдэнэ. Цуу яриа хурдан тархаж манай баатрыг чөтгөртөө тэмцэж тахлын их усврыг ариусгаж байна хэмээн. Хэдхэн цагийн дотор олон нийтийн яриа түүнийг өөр ертөнцийн шидтэн домог болгон хувиргана. Цугласан олон түүний нэрийг хашгирч Ким очныг агуу шидтэн хэмээн алдаршуулна. Дотор гадаах өмнөнийг мдээгүй манай гол дүр муурыг хооллохыг оролдогч өнөөх нь нүрийг нь дахиад л маажиж орхино. Амьтны муухай ааш түүнийг бухимдуулагч өмнөхөөсөө жижигхэн болсныг анзаарна. Селена сүүлийн 3 өдөр хэмжээ жин нь хоёулаа буурсныг онцлоод чөтгөрийн эрчим хүчээ алдаж байж магадгүй гэж таамаглав. Ойжин үүнийг ердөө л өсөж байна гэж дүгнэв. Өсөглөн нь уур хилэнг нь бадрааж, эрч хүчийг нь шатааж, өсөглөнг нь улам гүнзгийрүүлж, чөтгөрийн тойрог үсгэж байна. Манай баатар коророо гэгддэг чөтгөрийн зуушиг хүсгэд түүний цээж гинэт хүчтэй өвдөв. Хүзүүндэх луугийн зүлт нь гэрэлтэж, танис шоколад шиг амттан болон хувирах гэрлийг ялгаруулна. Амттан муурны ам руу шууд тусаж, тэрээр баяртайгаар зажилж эхлэв. Ожин тайвширч улам их хайраар хоололсоор байхад Селена чимээгүйхэн алмайран ширтэнэ. Муур идэж байх үед духан дээрх сорвин бүдгэгхэн гэрэлтэж эхлэв.
Селена хөшиж бүх зүйлийн учрыг гинэд ухаарав. Тэдний өмнө байгаа амьтан хизээч зүгээр нэг муур байгаагүй юм. Эверт арслан Монсцероос нь нэгэнтээ луунууд алга болж ман дэлхий даяар давлгаалж байсан эрен үед домогт араатан байж хаанчилж байжээ. Ариун нандин гэж шүтэгддэг тэдний ивэр нь үржил шимгүй газрыг усаар ивэж харанхуйг гэрэл болгон хувиргадаг байв. Тэдний зүрх сэтгэлд ман үсгэх гайхамшигт хүч нуугдаж байсан бөгөөд духан дээрх ивэр нь тэрхүү эрч хүч урсдаг тэнгэрлэг сувг болдог байв. Гэвч тэдэнд хүрэхийг зүрхэлсэн хүмүүс гарцаагүй үхэлтэй нүүр тулдаг байжээ. Манагийн их өлсвөлнгийн дараа тэдний төрөл зүйл цөөрч амьд үлдэхийн тулд жижиг амьтдын дүрд хувирахаас өөр аргагүйд хүрсэн юм. Тэд суларсан ч тэнгэрлэг угсааныхаа бахархлыг хизээч гээгээгүй бөгөөд эдгээх сүнснээс бусад их л хүмүүст хизээч гаршуулагдах боломжгүй байв. Эмнэлэгт жижиг муур эцэст нь өтгөнөө гаргаж оожин тайвшран түүнийг магтаж чороор хооллоно. Үүнийг харж байсан Селина тэрхүү чөтгөрийн амттнаар амьтныг үргэлжлүүлэн уруу татах нь ухаалаг хэрэг мөн үү гэж гайхна. Тэр шөнө барон Дойлийн харшид нэгэн тагнуул түүнд муур дуулууртаа идэж байгаа бөгөөд манай хүү түүнийг хүүхэд чиг гар дээрээ тэрч байгааг илтгэнэ. Барон эргэлзэж цэргүүд нь түүний хажууд өвдөг сөгдөн сонсно. Тэдний хоолой төгшүүртэй байв. Тэд чөтгөрийн арслан болон цуурхаад байгаа тахлын тухай ярьж тэр амьтан ердийн нэг амьтан биш байж магадгүй гэж анхааруулж байна. Тэд суларсан байсан ч Монсеросыг ямар ч хүн хизээч гаршуулж байгаагүйг санаж байна. Хамгийн муу тохиолдолд тэдний биедэх ман нь хор болон хувирч тэднийг амьд бөмбөг болгож чадна. Тэдний хүч чадал бүхэл бүтэн улс орныг сүрэлд хүргэж болзошгүй гэж тэд хэлв. Энэ удаагийн ангийг бүтээхэд онцгой их дэмжлэг үзүүлж тусалсан их сайхан бат очир төр сайхан аюур зан хоёртоо чин сэтгэлийнхээ гүнээс талархъя. Таны үзүүлсэн дэмжлэгийг бид хизээч мартахгүй. Энэ нь бидэнд асар их урам зориг хүч болсон шүү. Биднийг дэмжиж яваа та бүхэндээ баярлалаа. Дараагийн хэсгээр дахин уулзцгаая.